За сайн уу залуусаа, та бүхэнд өглөө өдөр оройны мэндийг хүргэе. Ингээсийн тог сувгийн маань шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өмнөх дугаар дээр Инуяшики Last Hero аниме 1-3 дугаар ангийг ярьсан бол өнөөдөр 4-6 дугаар ангийг ярих болно. Танд шинэ аним, шинэ мэдрэмж авчрах сувагт тавтай морил. Биднийг дэмжиж лайк and subscribe хийгээрэй. Мөн шеэр хийхээ мартава. Ингээд бичлэгтээ орцгоё. Ийхүү 4-р анги эхлэж Гатана барин зогсох булчин шүрмсэндөө баригдсан ахуу нүцгэн хөвтөх эмэгтэйг мансууруулах байцаа хэтрүүлж гэж цэвэрл гэж туслахуудаа тушааж байгаагаар эхэлнэ. Бодвол якузаа юм шиг байна. Тэгснээ нэг саун руу орсноо тэнд байсан бас нэг арай жижигхэн биетэй якузаа маягийн залууг хоолтгээд суух гэтэл өнөөх залуу томорноо. Дургүй хөрсөн мань ахуу нөгөө залуугаар хүчээр жаалхүүгээ ачаалуулж гарна шүү. Ингээд үзэгдэл солигдож хоёр бүсгүй хоорондоо ярилцаж байна. Нэг нь нөгөөгөө орой хүмүүстэй уулзна гэхэд нөгөөх нь найз залуутай болохоор хэрэггүй гэх мэт яриа өрнүүлж байлаа. Энэ намхан бүсгүйг Пумино гэдэг бөгөөд найз залуутайгаа аз жаргалтайгаар амьдардаг бүсгүй юм. Тэгээд маргааш өглөө нь Пумино ажил дээрээ байхад манай якузаа ахгүй шижиг бүхий харцаар харж байгаад яваад өгөв. Оройч болж Пумино ажиллаад харна найз залуутайгаа утсаар ярин алхаж байхад нь хар машин хажууд нь гинэт зогсоод түүнийг чихэж аваад тавьчихв. Тэгээд бүсгүй нэг сэртэл өндөр шилэн байшинд орон дээр нүцгэн хөвтөж байв. Гараа хартал мансууруулах бодис тарьсан бололтой байлаа. Тэгтэл гаднаас маньякузаа ахч бас ихээс дүрсэн биеэрээ ороод ирвэ. Тэгээд өгөж очиод үнсэх гэтэл манай Пумино жижигхэн биендээ байхгүй бас зориг бас хүчтэй юм аа. Нармайг нь мөргөж нээчгээд ахуугийн Гатанаг бариад ав. Тэгтэл мань ахгүй би өрдний эмэгтэйтэй таарч байсангүй. Өөр хүнд өгөхгүй зөвхөн чамайг өөрийнхөө болгоно гэд нэг шижгийн харцаар харав. Манай Пумино жамандаа найз залуугийнхаа нэрийг дуудсаар ахууг бүлэх гэж дайрав. Тэгээд азаарч гихүү гарыг нь зүсээд арайдан зүхтаж гэрийн бараа харваа. Овоо тайвширч найз залуутай ховлож байтал Пуминогийн гар утаснаас найз залуугийнх нь гар утсанд цагдаад хэлэх юм бол гэр бүлийг чинь халан гэсэн мессеж ирэв. Үүнтэй зэрэгцэн гэрийнх нь хаалганы цаана якузаа ахгүй хүмүүсээ дагуулan ирээд хаалгыг нь буудан эвдэн орж ирээд чи бол миний бүсгүй чамайг дахин хүчирхийлж байнгын мансууруулах бодис тарьж дэважин үзүүлмээр байна гэв. Пуминогийн найз залуу эрийн хугархаа юм гисэндээ өөрийг нь хоёр нийлүүлсэн юм шиг 3 залуугийн өдөөс босон мөнгө өгье биднийг зүгээр орхиоч гэж хэлэхэд тэдний хувьд Пуминогийн найз залуугийн хэлсэн мөнгөний хэмжээ далайн тусал мэтэл санагдав. Тэгээд түүнийг якузаа ахгүй дээш өргөн заамдаж байтал түүнийг нэгэн туслах хаалгаар яг л хамхуу шиг хийсэд ороод ирвэ. Юу болвоо гэд эргээ тартал тийм ээ. Манай Инуяшики айхлаа зогсож байлаа. Тэгээд нөгөө хідэн залууг арчиж хайжгаад якузаа залууг тэрэн ихэд уурсан. Би чамайг яасан ч өршөөхгүй гэж хэлээд бараг тасартлан тэрврээ дээш нь өргөж огт тавьсангүй. Якузаач сандран халааснасаа буу гарган ирээд тархинд нь хидэн удаа буудан ухаан алдуулав. Хэсэг хугацааны дараа өвөө маань ухаан орон сэртэл якузаа нар Пуминог аваад явсан бололтой. Хажууд нь ухаангүй хэвтэх Пуминогийн найз залуугаас өөр хүн байсангүй. Сандран түүнийг шалгатал аль хэдийн амьсгал хураасан байваа. Өвөө маань нэмжлэх гэж оролдтол өгсөн хүнийг аварч чаддаггүй бололтой. Гэхдээ дүрхэнд нь массаж хийж ухаан орууллаа. Залууч бүх зүйл өнгөрлөө хэмээн ордуу 50 уйлах хэдий ч өвөө маань Пуминогийн утас руу залгаж якузаатай ярин чамайг өстэй чацах болгоно. Пуминог аварна гэд дасалдаг. Тэгээд залууг эндээ хүлээж бай гэд якузаа руу нисч очно. Тэнд якузаа нар баяр хийж байгаа бололтой. Якузаатай уулзсан түүнийг химх зөхнө. Өөхөх гэж байж бас олон юм ярина. Гэр бүлийг чинь ална би чаддаггүй маа гэхэд өөр хүнээр хийлгэн энтэр гэд. Тэгээд буутай якузаа нар өвөөг маань бүслээд шүршиж өгнө. Даанч өвөөд маань сум нөлөөлөхгүй. Зөндөө буудусны эцэст биенх нь өөрийгөө хамгаалах горим итгэвчнэ. Тэнд байсан бүх якузаа нарын бие хөдлөх мэдрэлийн суудсыг таслаж нүдийг нь сохлоод ингээд та нар өмнө нь зовсон хүмүүсийнхээ өмнөөс үлдсэн насаа шаналл дунд өнгөрөө гэж хэлээ тэндээс явах бөгөөд Пумино охин дээр очин түүний зовлон шаналлыг эмчилж өгөөд түүнийг найз залууд нь нисэж хөргөж өгснөөр 4-р анги төгсдгөө. Ийхүү 4-р анги маань хос хоёрын аз жаргалтайгаар уулзаж тэрийг Инуяшики өвөө маань аз жаргалтайгаар харж байгаагаар 4-р анги маань төгснө. Дараагийн ангид өглөөний цагаан унсуу хаандоо зурагтаар гаргах мэдээг сонсноо.
Гэмт хэргийн бүлэглэл дайралтанд өртсөн болон айлд гэмт итгээд халтаж бүгдийг нь хороосон тухай гарч байв. Мөн ямар ч сум олдоогүй талаар хилтэл андаагүй царай хувиран хиро болохыг ойлгож айж суунаа. Мөн сургууль дээр нь аандод маш хэцүү байлаа. Аандог дээрлэж байгаа даалгагддаг зурагчдыг хиро тэр хоёрыг хийсэн гэж хүүхдүүд ярьцгааж байв. Аандоо цагтаад хэлэх гэж оролдсон боловч нэг ч үг дуурч чадахгүй байв. Тэгээд интернет тухаж байгаад өвчтэй хүмүүсийг аварч имчилж байгаа хүний талаар болж шүү. Эхэндээ хиро гэж бодсон ч толгойд нь огт буусангүй. Тэгээд өөр хин нэгэн хиротой адилхан хүн байж магадгүй гэж таамаглаж эхлэв. Тэгээд түүнийг хайхаар болж мөн тэр хүннээр хирогийн хийж байгаа зүйлийг болиулах санаа олов. Яаж олох аргаа бодсоор түүнд хиро хүний ярьж байгааг бүр шивнэж байгааг сонсдог гэж хэлснийг санаж туслаараа хэмээн амандаа өглөв. Тэгтэл гэрийнх нь хаалга дуурч манай өвөө аврахаар ирэв. Тэгээд аандаа нүдэндээ ч итгэсэнгүй. Хиротой адил хүн байсанд баярлах шиг. Тэгээд тэр хоёр хоорондоо ярилцаж багийнх нь найз бас өвөөтэй адилхан гэдгийг хэлж бүгдийг ойлголцож өвөө хэр сайн хүн бэ гэдгийг ч мэдэж авлаа. Мөн хирог ялгаар болдог. Тэгээд маргааш өглөө нь хиро сургууль дээрээ байх ба түүнд ангийнх нь нэг охин сэтгэлээ илчилдэг. Оройн наав дээрээ очих ба аав ээж хоёр нь салчихсан тусдаа байдаг бололтой. Аав нь өөр хүнтэй суугаад хоёр хүүхэдтэй ба их халуун дулаан урамсгалтай. Харин хиро ээжтэйгээ байдаг ба өдөр хоногийг арга цаах мэт амьдардаг. Аавынхаа шинэ гэр бүлтэй цагийг сайхан өнгөрөөгөөд оройн нь гэртээ ирдэг. Ээж нь түнд нэг зүйл хэлэх ба өөрийгөө нойр булчиргаан хор тавтартай болсон. Нэг сарл амьд явна гэдгээ хэлж үхмээргүй байна хэмээн уйлв. Хироч хүлмээргүй байна хэмээн уйлж тэрч суухад түүний эмчлэх чадвар нь идэвхжив. Энэ үед Аанда болон өвөөгийн хамтаар хирог ялах бэлтгэл хаягдлын цэг дээр хийж байдаг. Маргааш өглөө нь хирогийн ээжийнх нь хор тавдар бүрэн идгэрсэн байдаг ба ээжигээ бас шинэ байранд оруулахаар болдог. Үүнтэй зэрэгцэн Аанда өвөө хоёр эмнэлэг орон хүмүүсийн өвчин идгээж явдаг. Энэ үед Инуяшики өвөөгийн хийж байгаа зүйл сэтгэл нь хөдөлсөн Аанда уйлж байдаг. Мөн үүний хажуугаар хиро ээжтэйгээ ярилцсан суух ба хүн алсан алуурчны талаар зурагтаар гарч байдаг ба ээж нь хүнд дургүй суудаг. Хиро ээжийнхөө дургүй байгаагаас болж хүн алхаа болно гэдгээ шийдээд тэр хоёр унтдаг. Гэтэл өглөө хаалган дуурч ээж нь онгойлготол хирог алуурчинд сэжиглэж ирсэн цагдаа нар байх ба түүнийг бөөндөө барьж авч байгаагаар энэг маань өндөрлөнө. 6 дугаар анги хиро цагдаа нараас зүхтаж зурагтаар түүнийг алуурчин гэдгийг зарласнаар эхэлнэ. Сургууль анги даяар нь түүнийг алуурчин хэмээн шаагилдаж байлаа. Хиро нэгэн айлд ирсэн байх ба зураг телевиз үздэггүй хэмээн байх бөгөөд тэдний нуугдаж байна. Сайт зурагт интернет гээд бүх мэдээллийн сувгийг хиро харах бөгөөд битүү түүний тухай нуугдаж байгаа гэрийнх нь эзэн эмээ хин юм болоо гэж бодож байтал хиро сэтгэлээ илчилсэн охины эмээ байх ба түүнд хайртай учраас алуурчин байсан ч туслахаар шийдсэн байв. Гэхдээ дотроо түүнийг алуурчин биш гэж найдаастай. Эмээтэйгээ хуйлахнаа амьдардаг аав ээж нь хоёулаа хор тавдараар өөд болсон бөгөөд тэр ч бас удаан амьдрахгүй. Тэр гурав хамт хооллоод унтахаар орондоо орцгоо. Шөнө нь хиро тэр хоёрыг алах гэж оролдовч түүнд хүний жоохон ч гэсэн булан үлдсэн нь зулгааж алхаа болно. Маргааш Наандо Инуяшики өвөө хоёр маань нэг зүйлийн талаар ярьж байх ба хирог тархиндаа утсаан тохируулсан. Таач бас тех хэрэгтэй хэмээн өөрийнхөө утсыг өвөөгийн хуруунд USB ашиглан залган тархинд нь утсаа хийв. Ингээд тархиа гар утас болгон ашиглаж сурваа. Тэгээ сүлжээгийн шалгахаар дээш нисэж байгаа сансарт гараад энэ хоёр ер нь л их хөөрхөн. Яг энэ үед мань хиро нөгөө охины дээжигээ үзээд ус нүдлээ сууж байх ба ээж нь зурагтаар ярилцлага өгч байна. Миний хүү хүний хийх эсгүй зүйлийг хийлээ. Ээжийнх нь хувьд ямар хариуцлага хүлээхээ мэдэхгүй байна хэмээн уйл. Хиро ээжигээ өрөвдөн хийсэн зүйлтэй гимшин уйлж байна. Түүн рүү болон түүний ээж рүү хүмүүс сошиалор аимшигтай дайрч байх ба манай Аанда өвөө хоёр ч энийг уншиж байх ба хирог дахин аллага хийхээс өмнө олох гэж хичээж байлаа. Хиро эмээ болон ангийнхаа охинтой бас л өглөөний цайн уун суух ба хирогийн тархинд дах зурагтаар ээж нь гэртээ алга байна. Шөнөөр гарч явсан байх магадлалтай хэмээн зурагтын сэтгүүлчнэр ярьж байлаа. Оройч болж орондоо орон үргэлжлүүлэн инээдмийн нэвтрүүлэг үзэж байтал нэвтрүүлгийн дундуур түүний ээжийг амиа хурлсан тухай гарнаа. Хиро энийг үзээд маш ихээр гашуудаж түүнд бүх зүйл ямар ч утгагүй болов. Өглөө нь сэтгүүлч нар түүний аав дээр очин түүнийг шалгаж байх ба хиро очин тэр сэтгүүлч нарыг бүгдийг нь цааш нь харуулв. Аав нь ч маш их айж намайг битгий буудаач хэмээн амьгуйна.
Тэгтэл Хиро юуш дууралгүй нисэн одох бөгөөд хотынхаа нэгт ээжийн талаар мэдээллийг уншиж байх ба ээжийг нь муулсан хүмүүсийг алахаар шийдэж тэднийг онлиж эхэлнэ. Нэг хүн түүний ээжийг маш их муулж хамгийн ихэнд нь тэр хүнийг алахаар болно. Нөгөө ирж намайг айлгаж чадна гэж боддоо юу? Олоо тэр зодоод өгөлдөө мө бацаа минь. Хэмээн комны цаанаас томрон сууна. Тэгтэл утас нь гинт дууран Хирогийн царай утасныхын дэлгэцэн дээр гарч ирнэ. Дараа нь комныхын дэлгэц рүү шилжин сайн намайг ална гэсэн үү? Алив алаатгалтай ахгүй. Гэтэл өөрийгөө ямар аюулд орсныг мэдэхгүй залууч Шишигами байна. Жинхэнэ нь байна хэмээн инээнэ. Тэгтэл Хиро чи ээжийг минь тэгж их дарамтлж байхдаа юу бодож байсан бэ хэмээхэд залуу юу ч ойлголгүй түүнийг тавлан инээж байлаа. Хиро тэгтэл намайг юу хийхийг мэдэж байна уу гэж хэлээд дэлгэцээр дамжуулан буудаж шархтуулв. Энэ Хироч биеэ тултал нь ашиглаж байдаг буян юм аа. Залууч өрлөн зүгээр тоглож байсан юм а хэмээн ус нулимстайгаа хутгалдан уйлав. Хироч түүний амийг нь нэвт буудан ална. Түүний алагдаж байгаа бичлэгийг сошиал тавь. Бүгдийг чинь ална хэмээн түүнийг үдсэн болон ээжийг нь муулсан болгоныг утас болон лаптопоор дамжуулан хүнэж байгаагаар энэ ангид өгсөн. Inuyashiki Last Hero анимын part 2 болох 4-р дугаар ангийг үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэн биднийг дэмжиж like and subscribe хийгээрэй. Мөн share хийхээ мартава. Үзсэн аним бүр шинэ ертөнцийг нэ дараагийн аялал хүртэл түр баяртай.